Энэ нөгөө дөрвөн төрлийн зарлагыг харахад бол ерөөхдөө хувь хүн рүү хандсан өөртөө тавьж зарлага. Гэхдээ зарим нэг хүмүүс яг бусдын төлөө бас зарлага тавих юм. Би өөртөө одоо тийм юмд хүргэн гэл тий. Их хүүхдээ одоо амжилтанд хүрэн алдартай дуучин авралын хүн болгоно гэт тэрэндээ цаг зав зориулдаг хүмүүс бас байдаг тий. Тэр нь одоо тэгэхээр энэ дөрвөн төрөлтөөс ороо явчих юм бол байсан арай өөр байдлаар орох юм. Энэ тэр хооронд одоо чи хүүхдээ дуучин болгоно гэдэг бол түрүүн биелжээс хүн бусдын өмнөөс зорилго гэдэг дээр зөрчилдөж хийж байгаа. Тэгээд хүүхд чинь дуучин болохыг хүсэхгүй болоод хүүхдтэйгээ зөрчилдөөн гэх юм ороод ирэх юм байна. Тэгээд хүүхд чинь дуучин болохыг хүсэхэд нь тусалж байгаа бол өөрөө хүүхдээ хүссэн юмд нь хүргэнэ. Тэгээд тусалж өгнө гэвэл арай өөр байхгүй юу? Тэгэхээр миний зорилго бол биш хүүхдийн зорилго байхгүй юу? Миний зорилго бол сайн ээж байх гэдэг үгийг гүйцэтгэж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэрнээс биш хүүхдийн зорилго тэгэхээр тэр хооронд зөрчилдөөн байгаад байгаа тийм хүүхдийн дуучин болохыг хүсэх байх чи дуучин болоо гэж өдөр болгон дууны дугуултууд дагуулад явах аюу өөр байхгүй юу тэгээ нөгөө хүүхдтэйгээ зөрчлөө гэхэл хүүхд чинь бүжигчин болохыг хүсдэг гэж бодно шүү дугундаа жүжигэнтэй амьстай гэж бодно шүү тийм тэгтэл ээж нь мэдхгүй хүүхд нь тэрийг илэрхийлээгүй өөрөө хүсэж байгаа бол хүүхдээ тийм юмд хүргэн гэж тодорхой болгочингууд жоохон бодлон гарах магадaltaй байгаа байхгүй юу тэгэхээр тэр зорилго чинь биелэхгүй байх магадлал нь өндөрсөн гэсэн үг байхгүй юу тэгээ бус хүмүүсийн төлөө өмнөөс нь зорилго тавих биш. Миний зорилго бол би сайн ээж байна. Хүүхдээ сайн хүн болох, өөртөө итгэлтэй, тэ сайхан амьдрахт нь би өөрийгөөсөө шалтгааллах бүх юмыг зориулна гэдэг. Тэ хийнэ гэдэг зорилго байж болох байхгүй. Тэгвэл илүү нөгөө зөрчилдөөн байхгүй байна гэсэн үг байна. Магадлал нь арай жоохон байдаг, тэ. За. Өөр асуулт. Босна асуулт чинь юм ба? Басан.